За өглөөний мэд үзэгчтэй та бүхэндээ Хяргас нуурын хөвөн дээрээс мэдлэлж байгаа таатай байна. Тэгэхээр өчтөр Хяргас нууранд ирээд сайхан хэцүү хадаа үзээд ямархуу байгалийн тогтцтой юм байна, яадаг идэг юм байна гэдгийг танилцчихад яг маргааш өглөө за яг үндсэн загсалчлал гэдэг зүйлээ хийя гэд унтсан. Тэгээ одоо өглөө болж нар мандж байна. Тэр ард харагдаж байгаа газар майхна бариад хонсон. За тэгээд одоо би хэцүү хадаа хажууд байна. Харагдаж байгаах. Тэгээ одоо яг загасчлнаа. Тэгээд ямархуу 3 төрлийн загас байгаа үндсэндээ. Тэгээд энэ тухайн 3 төрлийн загасаа барьж чадах уугээ бүгдээр одоо үзцгээе. Шивэр сухс биш шүү. За тэгээд ямар ч үзцгээе. Зя тэгэхээр өглөөний 5 цагт дөнгөж сэрээд ямар загсааж барихаа мартчихсан мөбагийн үгийг үргэлжлүүлцгээе. Миний ойлгосноор Хяргас нуурт дараах 3 төрлийн суус илбэг бий. Нохой суус, алтай суус, давжаа суус. Хэрвээ та өмнөх бичлэгийг маань үзсэн бол энэ заснууд хэрхэн эрх дураараа хүний хөлнөөсчтэй ажилгүй эргийн дагуу сэлж байгааг харсан байх. Харин энэ бичлэгээр заснуудыг ямар өгөөшөөр хэрхэн барьсныг харцгаая. Нэрээ. Загслал эхлэхээс өмнө манай сувгийн хамгийн анхны хамтран ажиллаж буй байгууллагыг танилцуулъя. EBM Shop. Хамгийн сонин судан ховор нандин өдөр тутам болон спортын бүх хэрэгцээнд ашиглах гутал бүүзийг Монголдо оруулж ирдэг дэлгүүр гэдгээрээ онцлогтой. Бас хүссэн бүүзтэй нь хайгаад болдохгүй байвал энэ дэлгүүрээс л хүснээ олох захиалж авч чадах юм лээ шүү. Тиймээс бичлэгийн description-ээс харагдах Facebook болон Instagram хаягийг сонирхоод үзээрэй. За одоо бичлэгтээ эргэн орцгоё. Муба ТV-д тавтай морил. Жи нуурын ирэг дээр ирсэн ямар ч тач одоогийн байдлаар баазарын салхитай байна. Энэ хатан дээр гарч байгаа шидэд үзье. Энэ хатны оролоор бас байх сэжүүр гэх үү, майк гэх үү байна л шүү. Хийчих яасан үнсэн юм. Эхний ээлжинд 3 номерын холбох шидлээ. Blue Fox-ийн. Йой. Доор нэг явж шүү. Сая яг энэ урд хатны энд байжгаад намайг ийшээ авирсан чинь тухтаад яваад өглөө. Буцаа хүрээд ирлээ. Энд нэг явж энэ доор яг энэ урд. Энд одоо 2 шиг явж байна.
Өдөр араас нь дагаад ирж шээ. Бас вяртай хөө. Яртай байна бас. Нэлээд яртай. Энэ угаасаа нохоос угас байна. Өчтөр энэс барыг бариагүй. Яра. За, энд харагдаж байгаа нь нохоос угас байх нь. Даруур амтай гэж хэлж болох үе замтай бүдүүн биетэй юм байна. Гоёо гоё. Зяа шүү. Йой. Дахиад нэг баригдсан. Яа. Энэ болохоор алтай суус. Амны жижиг. Тийм ээ, хоёр дахь загас амжилттай. Монголын унган загас гэж нэрлэгдэхээр онцлогтой алтай суус. Угаасаа бусад оронд бараг байхгүй дээ. Оросд бас байдаг гэсэн. Энэ талаа бэртэл авцсан байна. Нөхөр таваар ишраа. Яа. Уба. Ой. Жичгээ юм хараа. Зогцсон. За, санснаас маш хурдан 3 төрөл загсаа барьчихлаа. Давжаа сугсыг өгөөш өмхийд гараад ирнэ гэж бодоогүй байсан ч баригдчихлаа. Уг нь нифэл баригдах байх таа гэж тамгалж байлаа. Одоо тэгвэл өөр зүйлс туршнаа. Ой. Энэ давжаа сугс. Бас өөрхөө. За, ийш буцаага хийж. Тэрэгийн сайн харуулнаа. Ийм цэрэтэй нөхөр байх нэ. Оба. За.
Тэр араас нь хөөж өмхгүй бах та. Гурваараа ч явж. Хөл одоо ингэж барьчих штеп. Энд яг 3 доор 3 шиг ирсэн. Буцаа авч та. Яг буцаа байсан газар байгаа. Энд байна да. Хайс өмгөх гэж оролдоод болчихлоо. Энд байна да. Хин доор явчихсан. Хажуугаараа зүгээр хаяа явуулчлаа. Йой. За одоогийн байдлаар Хяргас нууранд байгаа 3 төрлийн засаг гурван юм барьлаа. Ээжээр нь эхлээд нохоо суус баригдсан, дараа нь алтай суус баригдсан. Сүүлд авжаа суус харин зоогтод гараад дэрвүү баригдуу ямар тааш хөөрхөн баригдчихлаа. Аль болох усны гүнээр живүүлэх байдалтай эргүүлнэ. Арай гац цогтчихгүй хэн шиг. Орц. Энэ чи том юм бас өмгтэй байна хөөе. Жижиг юм байж. Хараа. Жижиг нөхөр ээж бас ийм том юмны араас байх зүгээр том загас байна гэж хөөж яваад босчихж байгаа л та энэ нөхөр. Жижиг. Тэгэхээр нөгөө жижиг чи. Зэбэ. Яа. Дахиад ой энэ жижигүүд чи хараа ийм том далбан хөөж ирээд ш нараа ийм том далбан энд нэг загас алаа ирсэн биз дээ машин загас бэрсэн бол ингэж загсаа алдах хэрэггүй ашиглахгүй бол ийм хүмүүс ер нь байдаг гэдэг байгаа. Нараа энд бас нэг загас алаа ич. Уу яагаад энэ загсаа ашиглахгүй бол ингэж алах шаардлага байгаа юм бэ хүмүүсээ? Болооч ээ. Шал солиотой юм биш үү? Оо энэ зээрээсээ бүр зоогтод гараад ирлээ. Нөгөөд чинь дахиад ороод ирлээ. Энийхтэй ерөнхий баригдсан юм байна. Би өвсөн дэвсэлтийн ихээр надад барих гэж бас вөөл юм болох юм багсан чаа. Баригдчих. За юу. Гүбэ. Нэгийг нь барьсан чинь нөгөөдүүд нь тойрч ирчээд 4-5-аараа эргэлдээ таж байгаа. За энийг би нэг гаргаах. Энэ ихтэй нохоо сугс байна. Нилээн том. Аваа том.
энд хамгийн сонирхолтой зүйл нь буцааж тавих үед яагаад бусад загас тосож ирээд хамтдаа буцсныг ойлгоогүй. Үзэгч та бүхэнд ямар нэг таамаг байвал хэлээрэй, комент хэсэгт бичээрэй. За тэгээд хяргас нуурын загсал маань энэ хүрээд өндөрлөө. Хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Мөн цааш дэмжлэгүүдийг цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дарахаа битгий мартаарай. Муба ТV үргэлжилсээр